Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа төлөвлөгийн маань цаашны дугаар тавьсан болоод байна. Нэвтрүүлэгтээ уран оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. сайн байцгаана уу? Эрхэм хүнд үзэгчдээ та бүхнийхэн амрыг айлтхан мэдчилж байна. Цагаан шонхор дүүлэх бурхан халдууны оргил, цагийн савслах сүмбэрлэх эхмсэг уулсын тэргүүн дээр болор мөсөөр гантиглах хатан голуудын мандал бүрдэж чонын үлгий хамаг Монголын тоонот дээр 2000-ыг өртөөлөн шинэ жил айсуу байж хосгүй баярын дээд найраг цэнгүүн хөглөгдөн байгаа энэ сайхан мөчөд хотол монголчуудаа жаргал баярын дээдийг хүсэн өрөөж Монгол улсаа хөгжүүлэх урайтай TV5 телевиз шинэ он руу хамтдаа цуврал нэвтрүүлгийг өргөн барьсаар байгаа билээ. Энэ удаагийн бидний хүндтэй урилгыг хүлээн авч студид маань Архангай аймгийн Булган сумын Харьяат Зэвсэгт хүчний алдар спорт хороо 150 дугаар анги бүх бэлэг дэвжээний бүх Монгол улсын арслан Зэвсэгт хүчний хошууч Эрдэнэсэн Бямбын пүрэв давг морлон ирээд байна. Танд шинэ жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. За баярлалаа танд ч гэсэн. Маш их баярлалаа. Өдрөн одож байгаа 2025 он таны хувьд Зэвсэгт хүчний алдар спорт хорооны хувьд үндэсний бүхийн тамирчдын хувьд ямар амжилтын жил болж өнгөрвөө? За нийт дэлгэцээ үзэж байгаа нийт Монголынхаа ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За 2025 он одоо 2006 он лугаа одоо ингээд манайх бол их амжилт бүтээлийн одоо их оргил сайхан угтаж одоо эхэлж байгаа. Ихтэй одоо манай үндэсний бүхийн тамирчид маань бол одоо энэ жил ардын төрийнхөө наадамд төрүүлсэн амжилттайгаар одоо энэ сайхан оноо хугтах гэж байна. Тэгээд одоо улиран ирж байгаа ондоо бас цаашдынхаа дараагийнхаа төлөвлөсөн одоо бэлтгэл сургуульд болон өөрсдийнхөө одоо хувийн амжилт сахлах бат энэ зүйлээ бариад одоо дараагийнхаа тэмцээн уралдаан төрийнхөө наадамд барилдаад явнаа гэсэн тийм сайхан зорилттой. Манай алдар спорт хорооныхон бол их амь нэгтэй. Тэгээд одоо хүн болгоны нүдэн дээр ил амжилт нь ил цагаахан бичигдэж явдгаараа бас тийм сайхан амжилттай тийм сайхан байгуулга байд юм аа. Тэгээд сайхан өгүүд бол айгүйх голон байдаг. Нөгөө азан дутаж алдарт орсон сумын зан гэдэг шиг. Биний хувьд бол манай алдар спорт хорооноор харьяалагдж байгаа энэ үндэсний спортын албаны үндэсний бүхийн тамирчид бол ялангуяа азтай болоод алдарт орсон гэж боддtiin. Тэгээ Батлан амгалах яамны харьяа алдар спорт хороондоо харьяалагдсанаас ч одоо бас амжилт бүтээл өндөртэй. Дээрээс нь ажил амьдрал ингээд бүхэл юм одоо энэ сайхан байгууллагатайгаа холбоотой. Тэгээд өдийг хүртэл одоо бас бид нар ингээд ажиллаж амьдраад сурж боловсроод бас амжилт үзүүлээ. Түүгээ бас сар төмнөр дүгнүүлээд ингээд сайхан явж байна. Та алдар спорт хорооныхон үндэсний албаны одоо багш тасгалжуулагч. Тэгэхээр Монгол хүний даяарч байгаа энэ нийгэмд сайтар дангааршиж Монгол тусгаар тогтнолон Монгол ёс чудгаараа одоо дэлхийд дахинд гайхуулах энэ одоо сайхан үйл хэргийг түүчилж байгаа. Зэвсэгт хүчний алдар спорт хороо нэг талаасаа бас хүүхэд шуугсан их өргөө болж харагдаг. Тэгэхээр үндэсний бүхий спортоор хичээлж байгаа хүүхэд багчууд хэр зэрэг олонтой байна? Та хэр зэрэг олон шавьтай байна? За манай алдар спорт хороондоо бол одоо манайх бас секс тоглоомыг тогтмол явуулдаг. Дээрэс нь алдар спорт хорооч гэлтгүү одоо ер нь цолтой бүхчүүдийг бүгдийг урьж авчирж бас бэлтгэл сургуульд хийх, хүүхдүүдэд одоо бас нэг таагдаг төлөвлөгөө өгөх, гоё том цолтой бүхчүүдийг авчирч одоо мэх техникийн заалах тал дээр айгүй ингээд анхаарч ажилдаг. Одоо манай 2 А, Б заал бол ер нь битүүл байдаг штэ. Тий, ер нь зав бол байхгүй. Ер нь чөлөө цаг гэж бол байдгүй. Ямар нэгэн цаг гаргал юм бол тэрлүүл одоо ерөөсө хүүхдүүд одоо тамирчид одоо бүгд л одоо бэлтгэл сургуультайгаа шамдаад ордог. Манай хүн алдар спорт хороо мань одоо нөгөө бэлтгэл хийх боломж нөхцөөр бол бүрэн хангагдсан болохоор одоо хүүхд шугтууд маань тийм сайхан одоо дүүрэн бэлхдэг тийм тэргээрээ ч одоо бас амжилтаараа түүчилж яваа ийм сайхан спорт хороо. Үндэсний бүхийнхаа бэлтгэл сургуулийг 7 хоногт бол 3 удаа явуулдаг. За тэгээ 3 удаа явуулаад манайх ч бас алдрын цом гэдэг
бас сумын одоо залуу өсөж байгаа залуу бүхчүүдтэй хийгдэж байгаа бас нэг тийм том барилдаа нэг сар болгон бас зохион байгуулж явдаг. Энэ мэн одоо бас тийм шилжиж явах цомын төлөөх барилдаа айгүй нэр хүндтэй юм барилдаа нэг одоо сар болгон зохион байгуулдгаараа бас үндэсний спорттой хүүхд залуучуудаа хийж байгаа бас манай байгууллагаас хийж байгаа бас томоохон бэлгүүдийн нэг гэж би боддог. Хойч үеэ одоо хэр бэлтэн тэр байгууллага тэр ирээдүйн хойч маань гэрэлтэй байх үүднээс манайх одоо ийм оролдоон тэмцээнийг бол одоо байнга тогтмол явуулдаг. Үнэхээр сайхан байна. Ирээдүйн бөхчүүд, ирээдүйн аваргуудын гарааг эртнээс бэлтгэж те Монгол одоо бүхийн ёс, жудаг, эрдэм мэдлэг, мэх уралдвал хаас гадна бас ухаанаа уралдуулах, ахмадаасаа суралцах, залуу үедээ заах гэд 3 цагийн хэлхээсийг 4 үйлрэл давнуулаад зааж байна. Ер нь энэ манай өв соёл энэ үндэсний бүх маань бол одоо ах цахаа хүндлэх байдлыг бол тэр бэлтгэл сургуультан дээр ороод аянда хүүхдэд ингийн шүү тгий шүү гэж заахгүй ч гэсэн одоо багш нь тэр бэлтгэл дээр одоо аль том цолтой байгаа бүхчүүд нь үлгэр дуурайлал дараагийнхаа үеийг ингээ бэлдээ явдаг. Нэг үгээр бол бас сэргэжилтийн спорт юм шиг. Нөгөө талаар бол бас ийм өв соёлоо тээж байгаа ийм том юм шиг. Нөгөө талаас харахад бол тэр том цолтой бүхчүүд байна уу, тэр багш байна уу бүгд одоо тэр доод байгаа залуу бүхтэй хүртэл харьцаж тэр залуу бүх маань хүртэл тэр том цолтой бүхчүүдийнхаа тэр багш тасгалжуулагчийнхаа хилж байгаа, ярьж байгаа, алхаж байгаа, гიშгэж байгаа тэр өмс сүүж байгаа хувцснаас хүртэл ингээд үлгэр дуурайл аваад хүнтэй яаж харьцаж байгааг нь хүртэл ингээд хараад сураад ингээл одоо цаашдын одоо бүхтэй одоо ийм хувь нэмэр оруулж ингэж өдөр болгоны бэлтгэл дээр өдөр болгон одоо ийм сургалт явуулчихдаг. Энэгээр л одоо том ийм өв соёл маань энд одоо тээж явж байгаа. Тэгээд бидний хувьд бол тэр бэлтгэл сургуулийн 2-3 цагийг бол үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд бол алей яваад өгөөч, ийм их сураад өгөөч, за тэрийг ингээд өгөөч, энийг ингээд өгөөч гэж идэл зүгээр нэг мэтгэд л зуусчдаг цаг хугацаа. Гэхдээ энэ дээр бол тэр хүүхд залуучууд маань гэлтгүй өөрсдөөсөө суралцчихдаг. Жишээлбэл би ч гэсэн одоо тэр барилдаж байгаа 2 залуу бүхөөс хүртэл сурах юм надад их байж идэг. Эргээ юмаа сэргээж харж идэг. Тийм учраас эн чинь одоо ер нь бол одоо тийм багийн спорт. Хувь хүний спорт наадам дээр ганцаараа л гараа барилдаж байгаа боловч тэрний цаана одоо бэлтгэл хийсэн багш нар нь байж идэг, хамт олон нь байж идэг, албан байгууллага нь байж идэг, тийм ээ? Алдар спорт хороо нь байж идэг. Ингээд ийм том юм зүйл явагддаг шүү. Явагдгаа л гэж. Алдар спорт хорооны их амжилтын одоо тасралтгүй энэ амжилтаан барьж байгаа түүх бас үүнтэй салшгүй холбоотой байх тийм ээ. Одоо бараг 80-аад жилийн түүх бүтээж гин манай. Бүтээж гин тэгж гин. Одоо манайх ингээд шинэ ондоо алдар спорт хорооны маань ойгоо тэмдэглэх гээд одоо баяр хөөртэйгээр одоо бүгд одоо ажиллаа бэлдээд одоо ингээд байцгааж байна. Тэгээд манайх бол одоо яг ойгоор одоо олон сюрприз барихаар одоо ингээд төлөвсөн ажлууд бол их байгаа. Энэ бол одоо байгууллагын дотоод юугаараа одоо ингээд нууцлагдсан байгаа. Бид бүхэн бол бүгд одоо энэ Батлан амгалгийнхаа алдар спорт хороог одоо ийм үндсэн зорилготой чиг үүрэгтэй шүү. Энэ талаас нь айгу таниулын мэдүүлэх гэсэн айгу тийм их зорилттойгоор одоо шинэ оноо хөтөж алдрынхаа одоо сайхан ойг тэмдэглэх гээд бүгд баяр хөөртэйгээр хүлээж байна. Нэвтрүүлэг эхлэл мэгцэл тантай хувийн амьдрал өсөж төрсөн үлгээс сайхан нутаг, унсан газар угаасан ус дуунд мөнхөлхөөсөөр аргагүй тийм сайхан хангайн тухай ярилцъя гэж бодож байна. За тэгээ. За би Харангай аймгийн Эрдэнэ олгон суманд бол одоо хүүхэд насаа 10 жилийн боловсрал идэж. Манай аав болохоор Булган сумынх, манай ээж Үгийн нур сумынх. За би өөрөө бол одоо яг аймгийн төвд Эрдэнэ олгон сум гэдэгтээ одоо харьяалагдчих төржсөн. За хүүхэд бах тэгэл Харангай аймгийн одоо аймгийн төв хүүхэд би бол. Тэгэл 2 дугаар жилгээд бас хүүхэд буцалсан сайхан өргөнд сургуулийнхаа одоо энэ баг боловсрлоо сайхан эзэмшиж төгссөн байгаа. Тэгээд хүүхэд нас маань бол одоо тэгээд шинэ жилгүүгээр бол төсөөлөгдөхгүй л байгаа шүү дээ, тий хүүхэд бах. Би бол тийм их сурлагатай хүүхдэл байгаагүй. Гэхдээ бас баг нэг 5-6 дугаар анги хүртэл бол би бас сургуулаасаа бэлэг авсан байдیں۔ Бас азтай өвлөг авсан байд юм аа. Тэрэндээ бас их баярхаж явдیں۔ Тэгээд яг 10 жилийн хувьд бол одоо бас
мэдээж одоо спортын учраас спортлог секс дугууландаа явдаг, бас нэг аймгийн аврагтаа ордог, улсын аврагт ирээд бас нэг шагналд байр майранд орчдөг тийм л хүүхэд байсан. Тэгээд л одоо манай Арангаан аймаг бол та бүхний эрдгээр миний одоо ажил мэргэжлийн онцлогтой хамааруулаад одоо бүхий үлгийн нутаг гэж хүн болгоо ярьдаг. Тэгээ хамгийн олон улсын цолтон төрсөн нутаг бол Арангаан аймаг байгаа. Тэгээд энэ том аймгийн одоо төлөөлөлд багтаж явдахдаа өөртөө нэр төрийн хэрэг гэж бодож явдаг. Үнэхээр сайхан байна. Та Монгол улсын зэвсэгт хүчинд одоо арын сайхан хангаа нутгаас бас өнгөлж яваа олон сайхан офицерууд бий, тийм ээ? Тухайлах юм бол одоо манай Өсгөөер хөдөлмөрийн Баатараас тийм үү? Тийм. Нутаг нугын сайхан ахын дүүсийн түшиг бий, Монголын зэвсэгт хүчинд хамтдаа өргөсөн Эрс цэргийн тангараг бий, тийм ээ? Эрс цэргийн тангараг бий. Тэгээ энэ одоо олон сайхан ах нарынхаа одоо араас түүч хэлж яваа одоо баяртай байдаг. Эднэрийнхээ одоо хэлсэн, загсан, ярьсан зүйлийг бүгдийг одоо ой тогтоондоо хийсэндээ эдий зэрэгтэй яваахаа гэж бас боддог. Тэгээд манайханд бол түүчэлж яваа ах нар маань бол одоо айгүйх олон бий. Тийм учраас биднэрт бол одоо энэ тангараг өргөсөн цэрэг хүнд бол тийм алдаа гарах эрх бол байдгүй. Бид бүгд одоо урагшаа гიშгсэн чигтэй сайхан чиг үүргээ мэдтсэн, зорьсон, зоригтой, хийсэн ажилтай, бүтээлтэй, тийм сайхан бас цэргийн хүмүүс бол тийм сайхан байдаг. Тэгээд тэрний адилаар л одоо бид нар ингээд араарынхаа үеийнхэн бэлдээл ингээд хамтдаа зүтгэж яваа. Зүтгээд одоо эдийн зэрэгтэй явж байна да. Таны бүх болох одоо хувь заяаны тохиол гэх үү? Өөрийн хүсэл мөрөөдөл, ураг удмын хэлхээс бас цэргийн хүн болох зам нь энэ бүхэн ханаас үүдэлтэй юм. За энэ бүхэн бол одоо мэдээж л одоо миний аав бас л ихэлтэй байж таарлаг байх тий. Манай бол бас мөрцтэй хүн. Тий. Манай бол одоо эхлээд бол намайг хүүхэд байхад мэдчихт бас цагдаа байсан. Сүүлд нь одоо бид нэр ярьдаг дээр үеэр ярьдаг л одоо гал сөнөөгч гэж яддаг. Одоо онцгой байдалд. Сүүлд манай гал команд онцгой байдал хоёр нэгдээд манай аав тэтгэврт гарсан тийм хүн байд. Тэгээ би ч одоо нөгөө гал командын улаан машин төссөн хөх тахгүй. За. Тий. Тэгээд л одоо аавынхаа ажил дээр очиод сургуулаа тараал аавынхаа ажил дээр очиод энэ сайхан цэргийн хувц өмссөн байгаа хүмүүсийг хараад л тэгэл одоо мөрөөдөл бол угаасаа тодорхой байсан. Ямар ч гэсэн цэргийн хүн болох нь тодорхой байсан. Тэгээд дээрэс нь манай аав ээжийн тал хоёлоо одоо энэ бүхий удамтай. Тэр үүднээсээ ч юм уу өөрийн одоо хувь заяач хийх юм уу. Тэгэл нэг мэтгэд л энэ зүйлд ингээд одоо орцсон. Тэгэл одоо хоёр талаас одоо ийм л хүчин зүйл байснаасаа л одоо эдийн зэрэгтэй бас ингэж явна да. Сайхан байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 70 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чигшүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бяцхан луу, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. 100% байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. Эрүүл амттай авсаархан iCool брэнд.
Монгол төрийн алба тэгээд ижи аавын буян заяа эцэг дээдсийн хувь өрөөл өнөөдөр өндөр төрийнхөө өргөн төмнийхээ хүндэтгэлийг хүлээж авах ийм сайхан одоо учир зориулыг бүрдүүлсэн байна. Бүх хүний ижи байх тэр сайхан хувь тавилан бүтээсэн ээжийнхээ тухай бас дурдлага өнгөрч болохгүй хаа гэж бодож байна. За тийм манай ээжийг Орж Пагам гэдэг хүн байсан. За манай ээж бол яг Өгийн нур сумын ариат Арангай аймгийн. Манай ээж бол Арангай аймгийн одоо хүнсний гэж байдаг юм да. Одоо тэрд манай ээжийг мэдэхгүй хүн бол бас байхгүй. Тэгээд тийм хөдөлмөрч хичээнгүй тийм сайхан хүн байсан. Одоо манай ээж бол бурхны оронд байна. Тэгээд бас нэг ээжтэй нэг улсын цол авахулгаа нэг хараагүй, харуулж амжаалаагүй. Тэгээд ээж минь бурхан болсон. Тэгээд тэрэнд бас нэг жоохон тим явдсан миний сэтгэл бол. Гэтэ их хүн бас намайг бол одоо миний хүү бол мундаг том бүх болно гэдэгт бол бүр ихтгэлтэй байсан юм шиг байгаа тий. Чадна шүү, зүтгэн шүү. Оюутан байх үе энэ бүхий спорт ер нь бол хоолтой унттай байвал одоо энэ зүйлдээ айгу их ойрхон л байдаг штэ. Одоо бүх болох л их ойрхон байна. Манай ээж бол намайг гişнээ би одоо хөдөө орон нутгийн хүүхч гэсэн хотод бол хоол ундар бол би тасарч үзээгүй. Тэгээ айл хүүхдүүд өсөө явж хат би бол ер нь баг л цадгалан л явдаг байсан. Тэрнийхээ үдэнд бас энэ бүх болох зүйл бас бүх болсон болоо гэж боддог. За тэгээд ээж минь бас их ухаантай хүн байсан л да. Намайг анх Улаанбаатарт одоо аврагын тамирын дээд сургуулийн урилга аваад бүх болох гээд ирэхэд би хамаатныхаа айлд ирсэн. Тэгээдсэн манай ээж намайг тэгжсэн. Сайн айлд авч өгнө хүүгээ. Яасан яаж миний хүү юм үзэж нүд тайлаг. Дээрэс нь одоо чи ирээдүйд одоо том цолтой бүх болно. Тэгээд одоо энэ ахуй амьдралын соёл болон Улаанбаатарын соёлд хурдан орох одоо тийм айлд авч өгнө гэдэг. Тэгээ одоо манай хүргэн манай цогоо ахын да маань намайг авч өгч бас тэр тухайн үед бас тэр нийгмийн бас манлайлж исэн айлд намайг авч өгч. Тэр үдэндээсээ би бас хурдан нийгэмшиж, хурдан соёлтой босгож байгаа теорийг тий. Тэгээд нэг жишээ инээдтэй жишээ яриа одоо сайхан шинэ жил болж байна тий. Манай тэр ах маань одоо бас бурхны оронд орсон л доо. Гэхдээ манай ах бол надад тэгж ирдэг. Чи нэг үлгэрийн ном уншичаач гэж намайг тэгдэгс. Тэгээ би ахаа би одоо барилдах гээд байх чинь та үлгэрийн ном гэсэн чинь ах нь бол нэг чиргүүл 30 машины хэмжээний атсан ном уншсан үндэ. Гэтэ миний дөө нэг ахыгаа дуураач чадахгүй маа гэж ганц нэг үлгэрийн ном уншичаач гэж намайг тэгдэг байсан байхгүй. Тэр хүн намайг тэргээр юу илгэжсэн аа гэх юм бол их соёлтой хүн байсан учраас ах гэж өрнөд. Миний усанд орчоод унт гэж тэгдэгсэн. Бид нарс нөгөө биеийн тамирын оюутан хүмүүс баахан хөлстэй ноцолж байгаа л оройн нэрхээр нөгөө хөлсөл үнэртдэг гэсэн тий мэдхгүй. Хөдөөний орны хүүхдүүд ч юм бол нэг 2 хоногтой нэг усанд орчвол сэвэрхэн байныг өөрийгөө бодоод байгаа штэ. Усанд орчоод амраач. Нөгөө соёлтой хүмүүс чинь хөлс үнэртэд байна гэж хэлэхгүй. Тийм бас сайхан буянтай ах эгчийн буянд тэгээ тийм бас ухаантай ээжийнхээ буянд бас хурдан бас нийгэмшиж хурдан бас энэ бүх болоход бол бас нэмэр нөлөө өгсөн байдیں۔ Тэгээ энийг бол би мартах учиргүй. Мөнхөд бас санаж явдаг. Сайхан байна. Хүний ижи гэдэг эгэл олон түмнийхээ дунд алхаж явлаач, эрхэс тэнгэрийн зайд суусан байлаач, өрийн ханаас ч л дандаа сүүн мөр сэтгэлийнхээ хайраар тушиж явах ийм сайхан хувь тохиол. Тэгээ таныг улсын цол хүртэж өргөн түмнийхэн бархлыг уухайн дуутай сонсож хөөрч баярлсан тэр цаг мөчтөж бас тэнгэрийн үлсийн зайгаар ижи хайр харж ивэж тэр сайхан одоо амьдрал соёл бүх зүйлийг дагаж дагуулсан эцэг дээдэс ах ихч ч гэсэн аль аль нь харж баярлсан л байж таарна гэж бодож байна. Тэгээд мартахгүй ачийг санаж явах хайр чинь өөрөө бас их чухал шүү дээ, тийм ээ? Амьдралд их сайхан зүйлийг араасаа дагуулдаг, тийм ээ? Тэгэхээр энэ сайхан хайрыг сүсэн санаж яваа. Таныг ингээд харахад уул шиг хүн сэтгэл нялхам юм сайхан сэдв ярихаар би ч гэсэн бас нэвтрүүлэг маань ямар гоё жаргалтай өөрөө ч бас ижи аваагаан санах ийм сайхан сэтгэл төрж бахархад сайхан суун. Хоёулаа одоо гэр бүлийнхэн тухай бас ярилцвал. За ам бол 6.
Сайхан. 4 сайхан хүүхэдтэй. Тэгээд манай эхнэр бол Цэрэн ломгийн үр анган бүсгүй байгаа. Оо. Тэгээ өнөр өтгөн одоо саксны баг л замиатагаа. Янзтай сайхан. Тэгвэл таны чинь нөгөө үрэл мойлсон согсорсон өрийн сайхан хангаа юу өдөр шөнөгөө догдлуулсан өр зүрхний хайруудаа гэдэг чинь таны хайрын тухай дуу хэлсэн байх шүү. Тийм байна. Тэгээд одоо ар үүргээд тий хангаа одоо ингээд холбоод 4 сайхан хүүгийн аав ээж болоод энэ сайхан нийгэмдээ оролцоод за өөрөө ч гэсэн одоо энэ сонгосон өөрийнхөө одоо энэ хувь заяаны шанаар бас аль болох том шанагдахыг хүс зориод тэгээ эдий зэрэгтэй за тэгээ бас сайн бас буйнд Монгол бүхт бас эдий зэрэгтэй сайхан явнаа. Тэгээд мэдээж одоо ямар нэгэн амжилт гаргасан хүний хувьд бол таана бол одоо агуу том айлын бас эзэгтэй байдаг. Тийм учраас манай эхнэр бол бас тэрл хүмүүсийн адилаар одоо бас намайг эдий зэрэгтэй байлгахад одоо бас өнгөтэй өттэй байлгахад бас том үүрэг гүйцэтгэж байгаа ийм сайхан бүсгүй байна. За тэгээд хүүхдүүд маань бол одоо сайхан боловсрал эзэмшээд одоо ингэ явж байна да. Сайхан байна. Таны амраг бүсгүйд таны Азийн дөрвөн бэх шиг алдраа жахан үрсэд бас айс ондоо ас жаргалт баяр хөөр эрүүлийн сайн сайхан бүхний дэдийг хөсөн өрөө. Хэрвээ таныг одоо хүүхэд бага наснд тань хүргээд өвлийн үгэн ааваас ямар бэлэг амаар байна гэж хэрвээ хүсэх юм бол энэ одоо хүслийг биелүүлж өгье гэж нөгөө үлгэрийн номонд гардаг шиг хүсэх юм бол та чухам юу хүсэх вэ? За ямар бэлэг амаар байна? Ер нь нэг алтан медаль авах юм болов? Хүсэх юм болов? Алтан медаль өгөөрэй гэж хүсэх юм болов? Алтан медаль өгөөрэй гэж хүсэх юм болов? Үгүй хүүхэд юм чинь юуны ч хамаагүй шүү дээ. Ямар нэг амны авраг болох алтан медаль өгөөрэй л гэж хүсэх юм болов? Таны хүсэл одоо ч гэсэн тэгвэл шилдэг байх, амжилт гаргах, тэр бахархал, сайн сайхан зүйлд урайлах энэ хүсэл одоо ч гэсэндээ л одоо тасралтгүй л ингээд өөрийн амьдралын зам мөрийн сайхан урай болж явж байгаа юм байна гэж бодож байна. Зочнод айлж байгаа та энэ нөгөө цэвэр жимсний ями жуусыг бас уугаарай. За энэ бол одоо ямар ч одоо хүнсний будаг ороогүй, ямар нэгэн химийн найрлагагүй, хугацаа уртсах бодис ороогүй, бас нөгөө сониноос манай золбоо харцах энэ жууснууд чинь рекламадад одоо тэр жуус юм. Өндөртэй байгаа ийм гоё жуусээр таныг дайлж байгаа да баяртай байна. Үнэхээр гоё цэвэр жимсний амттай. За тэгээд хоёлаа бас ирж байгаа 2026 онд цэнхэр дэлгэцэн үзэн суугаа Монгол түмэндээ дэлхийн хүн төрлөختөнд өөрийнхөө хайртай хүмүүст хандаж хэлэх сайхан ерөөлөөр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг жаргая гэж бодож байна. За тэгээ. За тэгээд одоо бас бид нар бас хувьтай төрсэн хүмүүс, Монгол хүмүүс гэдэг тийм ээ. Дээд тэнгэрээс бас бид нар бас ивэж байгаа бас олон хүчин зүйл байдаг гэж би бол тэрэнд итгэдэг. Тэгээд Монгол хүний хувь заяа бас их дээр байдгийн гинлээ, бас их тийм байд юм инлээ гэж бас том сайхан хүмүүс ардын одоо их ухаантай хүмүүс ярьсан байдаг. Түүнчлэн бас Монгол ахын дүүс маань бүгдээрээ бас энэ элэг бүтэн хамгийн гол нь элэг бүтэн сайхан амьдраасаа элэг бүтэн бас энэ оноо ухтаасаа тий ад жаргалаар дүүрэн байгаасаа юу байгаа түүндээ бас сэтгэл ханамжтай. За тэгээд хүсэл зориг ирээдүйнхаа төлөө цаг үргэлж мөчөд байнга үргэлжилж байгаасаа л гэсэн тийм сайхан үг хэлээ да. Үнэхээр сайхан байна. Маш их баярлалаа. Би бас танд ерөөл хэлмээр байна. За би таны юуны төрөнд Тэнгэрийн алтан гацсоодыг тэндээс нь авч мөрөөн чимсэн Монголын зэвсэгт хүчний эрхэм хошууч таныг энэ сайхан алтан гацсаан игнүүлж дөрв болгож цолоон нэмээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Эрүүл оршгэ. За баярлалаа. Тэгээд хөх тэнгэрийн дор хүчтэн болж төрсэн энэ хувь заяандаа газрын дээр байгаа дөрвөн хүчтний нэгийг нь
өөрийнхөө нэрний ард салшгүй зүүж явах ийм сайхан хувь тавилан эрхэмлэн дээдэлж Монгол бүхий Монгол эр хүний ёс чудгийг үлгэрлэн харуулж яваа эрхэм сайхан хүчтэн таныг бас араасаа дагуулж гараасаа хөтлөх олон Монгол хүчтнүүдийг дэлхийн дивжин дээр олноор барилдуулж бас түрүүн өвлийн үгэн аваас хөссөн шигээ олон алтан медаль авчрахын сайхан эрүүлийг бас өргөн дэвшүүлье. За тэр эрүүл сэтгэгчлэн бүтэх болтугай. Маш их баярлалаа. Ингээд таньда өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор орсон чин сэтгэлийн талархал илэрхийлж бидэнтэй хамтран ажиллаж байгаа Baby Dragon буюу Бяцхан луу компани хамт олонны бэлгийг таны хайртай хүүхдүүдэд бэлэг болгон өргөн барьж байна. Дахин шинэ жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. За эх хондоо аз жаргал баяр хөөр хиймэр золбоо бүхнээр та минь дандаа дүүрэн байгаарай. За мөн түнчлэн 2026 онд тэгш ойгон ухтан авж байгаа алдар спорт хорооны нийт бие бүрэлдэхүүнд үе үеийн дасгалжуулагчид, хамт олон удирдлага, баг тамирчид алдрын амжилтын араас нь захыг нь өмшгөж суугаа бүх гэр бүлийнхэнд нь бас ойн баярын халуун мэндийг хамтдаган хүргье. За маш их баярлалаа. Маш их баярлалаа. Эрхэм хүнд үзэгчтэй энэ удаад та бүхнийг Монгол төрийнхөө хүндэтгэлийг хүлээн Монгол түмнийхэн бахархлын мандад алхсан эрхэм хүндэтгэлийн эзэн зэвсэгт хүчний алдар спорт хороогоор овголсон Монгол улсын арслан Эрдэнэсэн Бямбын хүрэг давхтай уулзууллаа. Маш их баярлалаа та бүхэндээ дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Сайхан ярилцлаа. Гоё байлаа. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх, сордог желли, бяцхан луу, иштэй чихэр, амттай хар татам дүр, Baby Dragon, илүү амттай органик сонголт. Yummy, 100% байгалийн NFC juice. Моолта ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруулах ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз аминд мэр баяа ай кул хот зуршлаа хаяа ай кул зүү амтлахын баяа ай кул тулахгүй би таяа ай кул